Сайн байцгаана уу? Өмнөх дугаараар бид тогтвортой хөгжил болон нэгдсэн үндэстний байгууллагын 17 зорилттой танилцсан бол энэ удаагийн дугаараар уур амьсгал болон тогтвортой хөгжлийн олон улсын хэлэлцээрүүдийн тухай авч үзэх юм. Энэ сэдвийн хүрээнд мянганы хөгжлийн зорилтууд, Киотогийн протокол, тогтвортой хөгжлийн зорилтууд болон Парисын хэлэлцээр гэсэн үндсэн дөрвөн хэлэлцээрийн тухай та бүхэнд танилцуулна. Өмнөх дугаарт үздэнчлэн тогтвортой хөгжлийн асуудлууд дэлхийн 2 дугаар дайны дараагаас эхэлж улмаар үйлдвэржилтийн хувьсгал капитализм хүчтэй өрнөснөөр олонний анхаарлын төвд орох болсон билээ. Тухайлбал хүмүүсийн тэгшэрхийн асуудлууд, санхүүгийн хямрал, халдварт болон эдгэшгүй өвчнүүд газар авч эхэлснээр хүний эрх байгаль орчны асуудлууд хөндөгдөх болсон. Иймэрхүү байгаль орчин хүний эрхийн асуудлуудад олон улс анхаарлаа хандуулах шаардлагатай болж төрөл бүрийн санал санаачлагууд үүсэж эхэлсэн. Тэдгээрээс хамгийн нөлөө бүхий уулзалт нь 1992 онд нэгдсэн үндэсний байгууллагаас зохион байгуулсан байгаль орчин ба хөгжлийн баг хурал юм. Бразил улсын Рио де Жанейро хотод болсон тус дэлхийн дээд хэмжээний уулзалтын үеэр тогтвортой хөгжил, уур амьсгалын чиглэлээр олон улс хэд хэдэн ахиц дэвшил гаргасан байдаг. Тухайлбал дараах 2 суурь үндсэн баримт бичгийн санаачилсан. Эдгээр нь нэгдсэн үндэстний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц болон Айженд 21 үйл ажиллагааны төлөвлөгөө юм. Нэгдсэн үндэстний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийг ерөнхийдөө хамгийн гол баримт бичиг гэж үзэж болно. Учир нь сүүлийн үеийн уур амьсгалын хэлэлцээрүүдийн голчлон энэ баримт бичиг дээр суурилж гарсан байдаг. Мөн энэ нь байгаль орчны асуудлаарх олон улсын гэрээ гэж явдаг. Харин Айженд 21 баримт бичгийн хувьд энэ нь нийгэм эдийн засаг, байгаль орчин, хамарсан тогтвортой хөгжлийн үйл ажиллагааны цогц төлөвлөгөө бөгөөд улс орон бүр өөрсдийн нөхцөл байдал тохирсон арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ерөнхий загвар болон батлагдсан. Гэсэн хэдий ч энэхүү баримт бичиг нь төдийлөн амжилт олоогүй. Олон улсын хөгжлийн байгууллагуудын хувьд энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөө болон тогтвортой хөгжлийн ойлголтыг чухалчилж авч үзээгүй. Харин энэ хооронд дэлхийн улс орнуудын асуудлууд ар араасаа өвөрсөөрөл байлаа. Нэгдсэн үндэстний байгууллагын зүгээс зайлшгүй ямар нэгэн арга хэмжээ авах шаардлагатай байсан ба 2000 он гарснаар нэгдсэн үндэстний байгууллага үйл ажиллагаагаа улам эрчимжүүлсэн. Иймэрхүү дэлхийн нийтийн ядуурлыг бууруулах үндсэн чиглэлтэйгээр шинэ зорилт гаргасан нь 2000 оны мянганы хөгжлийн зорилгоуд юм. Энэ нь 2015 он гэхэд үндсэн 8 зорилтыг хангах улс орнуудын амлалт байсан юм. Тус хөгжлийн зорилтуудад 191 орн болон 22 олон улсын байгууллагууд нэгдсэн. Энэхүү 8 зорилгуудад дараах зорилгуудыг багтааж авч үзсэн. Үүнд нэгт ядуурл өсвөлөнг бууруулах хоёрт бүх нийтээр анхан шатны боловсрол эзэмших 3 хүйсийн тэгш байдлыг дэмжин хөгжүүлж, шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, 4 хүүхдийн эмдэглэлийг бууруулах, 5 эхчүүдийн эрүүл мэндийг сайжруулах 6-ад бэлгийн замын халдварт өвчин, хүний дархлын халдварт вирус, сүрээтэй тэмцэх, бусад өвчнийг бууруулах 7-д байгаль орчны тогтвортой байдлыг хангах, 8-д хөгжлийн төлөө дэлхийн нийтийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг орж байв. Гэвч олон нийт энэхүү 8 зорилтуудыг эерэг болон сөргөөр янз бүрээр хүлээж авсан. Тухайлбал яг тодорхой тавьсан тоон зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөө нь боловсронгүй биш байсан нь сул тал болж байв. Түүнчлэн эмэгтэйчүүд, улс төрийн маргаан, ажил эрхлэлт болон эдийн засгийн хүчин зүйлүүдтэй холбоотой зорилтуудыг хангалттай тусгаагүй гэсэн шүүмжлэлүүдэд хүчтэй өртсөн. 2015 он гарч мянганы хөгжлийн зорилгоодыг хангах хугацаа дуусгуур болсноор үүнийг орлох шинэ зорилго төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл өмнөх мянганы хөгжлийн зорилгоодын сул талыг нөхсөн илүү боловсронгүй, илүү хүртээмжтэй шинэ зорилгоодыг бий болгох хэрэгтэй болсон. Үүний тулд 2012 оны Рио дахь уулзалтын үеэр нэгдсэн үндэстний байгууллагаас 2 төрлийн багийг үүсгэн байгуулсан. Энэхүү 2 баг нь 2015 оны нэгдсэн үндэстний байгууллагын уулзалтын үеэр тогтвортой хөгжлийн шинэ зорилгууд болон үйл ажиллагааны сайжруулсан төлөвлөгөөг боловсруулах үндсэн үүрэгтэй. Эхний баг нь Английн ерөнхий сайд, Либерийн болон Индонезийн ерөнхийлөгч нараар удирдуулсан нэгдсэн үндэстний байгууллагын ажлын алба бол 2 дахь баг нь олон нийтийн нээлттэй ажлын хэсэг байсан. Нэгдсэн үндэстний байгууллагын ажлын алба нь 2015 оноос цааших мөрийн хөтөлбөрийг боловсруулах үүрэгтэй бол нээлттэй ажлын хэсэг нь тогтвортой хөгжлийн шинэ зорилтыг тодорхойлох үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд нээлттэй ажлын хэсэг нь иргэний нийгмийн байгууллагууд болон бүх гишүүн орнуудын мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөж, иргэдээс олон төрлийн нарийн судалгаа авч өргөн хүрээнд ажилласны үндсэн дээр нэгдсэн үндэстний байгууллагын ажлын албатай хамтран 3 жилийн дотор холбогдох үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилтуудыг тодорхойлсон. Иймэрхүү 2015 оны нүүрэгт зохион байгуулагдсан нэгдсэн үндэстний байгууллагын чуулга уулзалтын үеэр тогтвортой хөгжлийн 17 зорилго танилцуулж
Нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн 193 орон 2030 он гэхэд тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хангахыг зорж ажиллахаа амлан энэхүү хэлэлцээрт нэгдэн орсон. Өмнөх мянганы хөгжлийн зорилгоодын хувьд ихэвчлэн хөгжингүй орнуудын санхүүжилтээр хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч байсан бол тогтвортой хөгжлийн 17 зорилгоодын хувьд хөгжиж буй болон хөгжингүй бүх улсууд хамтран ажиллаж нийтээрээ тогтвортой хөгжилд хүрэх зорилго тавьснараа дэвшилттэй болсон. Одоо та бүхэнд уур амьсгалын чиглэлээр олон улсын хэлэлцээрүүдийн тухай танилцуулъя. Үүнд үндсэн 2 хэлэлцээрийг авч үзэх бөгөөд эдгээр нь Киотогийн протокол болон Парисын хэлэлцээр юм. Киотогийн протокол нь 1997 онд анх танилцуулагдсан бөгөөд 2005 онд албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хэлэлцээрт нэгдснээр хөгжингүй орнууд хүлэмжийн хийгээ бууруулах зорилтод төвшин бүхий заавал биелүүлэх шинж чанартай үүрэг амлалт авах юм. Гэсэн хэдий ч уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн шалтгаан гэж үзэж байгаа хүлэмжийн хий гэхээр ялгаруулдаг үйлдвэрчсэн орнууд тэр бүрий уг бичиг баримтын дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх талаар төдийлөн идэвхтэй ажиллаагүй дээр зарим улс бүр тэрхүү протоколд нэгдэхээс татгалзсан билээ. Нэгэнтээ энэхүү бичиг баримтын үйлчлэх хугацаа 2020 онд дуусах учраас түүнийг орлох, тэгэхдээ түүнээс илүү үр дүн өгөх шинэ бичиг баримт бий болгох шаардлага зүй ёсоор тулгарсан юм. Энэ тухайд 2015 он бол онцгой жил болж Парист цугларсан 196 улс гүрний төлөөлөгчид Парисын хэлэлцээр хэмээн нэрлсэн шинэ бичиг баримтыг дэмжсэн юм. Энэ нь 2016 оноос албан ёсоор мөрдөгдөж эхэлсэн бөгөөд улс орон бүр өөрсдийн нөхцөл байдалд тулгуурлан хувийн хүлэмжийн хийм бууралтын зорилттой төвшинг тогтоох зарчимтай байсан юм. Үүнийг үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт гэсэн баримт бичгээр албажуулж буй юм. Мөн энэ нь сайн дурын шинж чанартай гэдгээрээ онцлог бөгөөд тус хэлэлцээрт нийтдсэн 94 улс орн нэгдэн орсон байна. Парисын хэлэлцээрийн голлох зорилт нь түүнд нэгдсэн улс орнууд хөгжлийнхөө зам мөр зүг чигийг гаргахдаа тогтвортой хөгжлийг эргэлт буцалтгүйгээр баримжаалж, дэлхийн дулаарлын дундаж температурыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад Цельсийн 2 хэмээс хэтүүлэхгүй байх улмаар Цельсийн 1.5 хэмт тогтоом барих зорилго дэвшүүлсэн. Монгол улсын хувьд 2030 он гэхэд нийт хүлэмжийн хийг 22.7%-аар бууруулах зорилт тавьсан. Монгол улсын үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт болон Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийн тайлангуудтай энэхүү бичлэгийн тайлбар хэсэгдэх холбоосноос танилцсан уу? Эцэст нь хэлэхэд бидэнд 2 дахь дэлхий байхгүй. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа.